Монгол улсын улаан номонд орсон шарнад цөөвөр. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ нэгэн цагт өргөн удам нутгийг тархан амьдарч байсан Монгол улсын улаан номонд орсон нэн ховрцсон шарнад цөөвөр гэх амьтны талаар ярихаар шийдлээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөлийн улмаас амьтан ургамлын аймгийн амьдрах орчинд ороодож, тархацын хүрээ улам бүр хөмөгдөж, тэдгээрийн нөөц хомсдон, амьтан ургамлын олон мянган зүйл устж үгүй болсны зэрэгцээ, устдах аюулд ороод байгаа зүйлийн тоо хэдэн зуугаар нэмэгдэх болжээ. Амьтан ургамлын аймгийг хомсдлоос аврах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд биологийн нөөцийн 20% бүрмөсөн устж болзошгүй байгааг олон улсын байгууллагууд сэрэмжлүүлсээр байна. Энэ дундаас Монгол орн байгаль цаг уурын эрс дэрс уур амьсгалтай, экологийн хувьд нэн эмзэг бүс нутагт хамаардаг учраас хүн ам, мал сүргийн өсөлт, хот цөөрөн газрын тэлэлт, үйлдвэржилт, уул уурхай гэх мэт байгальтай харьцах хүний үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбоотойгоор бид бүхэн биологийн нөөцөө хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх тал дээр анхаарах мэдлэг боловсролоо сайжруулах хэрэгтэй. Тийм учраас манай сувгийн зүгээс Монгол улсын улаан номонд орсон манай орны ховор болон нэн ховрцсон амьтан ургамлын талаар цуврал бичлэг хийхээр шийдсэн билээ. Ингээд бүгдээрээ Монгол улсын улаан номонд орсон нэн ховрцсон шарнад цөөвөр гэх амьтны талаар мэдэж авцгаая. Махчдын баг, чоныхон овогт хамаарах энэ амьтан Монгол улсын хэмжээнд устж байгаа бараг судлагдаагүй амьтан юм. Шарнад цөөврийг монголчууд говийн цөөвөр чон, монгол цөөвөр чон, улаан чон гэх мэтээр нэрлэдэг. Харин олон улсын хэмжээнд улаан чон, улаан нохой, Азийн зэрлэг нохой, энэтхэгийн зэрлэг нохой гэх зэргээр нэрлэх явдал байдаг боловч миний зүгээс Монгол улсын улаан номонд бичигдсэн шарнад цөөвөр гэх нэршлэр ярихаар шийдлээ. Шарнад цөөвөр Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд устж болзошгүй, бүс нутгийн буюу Монгол улсын хэмжээнд устсан хэмээн үнэлэгддэг бөгөөд дэлхий дээр ойролцоогоор нас биет хүрсэн 2500 орчим шарнад цөөвөр байдаг. Шарнад цөөврийн нийт 10 дэд зүйл албан ёсоор бүртгэгдсэн байдгаас 3 дэд зүйл нь устж үгүй болжээ. Үлдсэн 7 дэд зүйл дотроос Quon alpinus alpinus, Quon alpinus fumosus, Quon alpinus hesperius гэсэн 3 дэд зүйлийг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан гэж үздэг. Гадаад төрх хооллолт амьдралын хэм маяг. Шарнад цөөврийн биеийн урд 110 см, дунджаар 15.1 кг жинтэй буюу саарл чонноос жижиг, үнэгнээс арай том биетэй байжээ. Гадаад төрхний хувьд тод улаан зээр зүстэй, завж багалзуур хэсгийн үс нь бусад хэсгээс арай урт, хэвэл суг, цав, жихний дотор тал нь цайвар өнгөтэй, харин сүүл нь 50 см урттай, саарл чонныхоос урт загсахар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал өнгөтэй байжээ. Шарнад цөөвөр аргал янгир туулаа элбэгтэй говийн хад зохиот уулс, эсвэл бор гөрөөс хүдэр бууг нутгалдаг хөвсглийн тайгын ян сардагт байршиж, бөөн сүргээр явж олзоо хоморголон барьдаг байсан. Заримдаа гөрөөсний сэгз мэдэж, өнгөрсөн зуунд хоттой мал руу байнга давталдаг байсныг нутгийнхан ам дамжин ирдэг. Шарнад цөөвөр Өмнө Говь аймгийн Ноён ууланд агуй дүүрлэж, 2 бэлтрэг гаргасныг нутгийн анчин олсон тухай Монгол улсын улаан номонд бичжээ. Тодруулж хэлбэл эдгээр амьтад 1-2 дугаар сард отолж, 4 дугаар сард бэлтэргэлсэн хэмээн бичжээ. Дархац нутаг амьдрах орчин. Шарнад цөөвөр нэгэн цагт өргөн удам нутагт амьдарч байсан боловч олон шалтгааны улмаас тоо толгойн цөөрч дархац нутгийн хувьд нэлээд томигджээ. Монгол улс тэдний дархац нутгийн хойд захад хамаарах бөгөөд өнгөрсөн зуунд Хинти, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол Алтай, Алтан Өвөр Говь, Өмнө Говийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. Жишээлбэл 1930 онд Өмнө Говь аймгийн Ноён, Цэврэ, Нэмэгт ууланд агнсан, цаашлаад 1940-од онд Цагаан богд, Эдэрнгийн нуруу, Суман хаданд үзэгдсэн гэх мэдээ баримт бий. 1950 онд Монгол Алтайд устж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнө Говь, Алтан Өвөр Говь, Говь Алтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болсон. Сэгс Цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн. 1968 онд Өмнө Говийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв. Өмнө Говийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон шарнад цөөвөр бол энэ амьтан Монголд байдгийг нотлох хамгийн сүүлчийн бодит баримт байлаа. 1991 оны өвөл Туваа Монголын хил орчимд улаан чоныг харсан 2 тохиолдол бий. 1988 онд Монголын хил залгаа Дисхемийн районд 4 улаан чон 2 хонь барьсан, цаашлаад цагаан толгоон заставын офицер Гаврилов улаан чон харсан хэмээх баримтууд бүртгэгджээ.
Мөн 1995-аас 1996 онд байгалийн чанадын өмнөд бүс нутгаас 4 улаан чонын арьс бэлтгэсэн тухай бичигджээ. Харин үүнээс хойш Монгол улсын хэмжээнд цөөвөр чоныг үзсэн, олдсон гэх үнэмшилтэй нотлохоо байхгүй байлаа. Одоо зөвхөн Алтай өвөр говьд аж богдын нуруунаас тос туул хүртэл ялангуяа цагаан богд орчим өмнө говь хөвсгөлийн улсаар тохиолдож магадгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг. Гэтэл 2015 оны 8 сарын 5-ны өдөр говийн их дархан цаазд газрын нутаг цагаан бургасны баян бүрдэд шарнад цөөвөр байх магадaltaй амьтны дүрс мазаалай судалгааны багийн камерт бичигдэн үлджээ. Үүнийг харсан олон хүн говийн цөөвөр чон шарнад цөөвөр мөн гэсэн таамаг дэвшүүлсэн боловч зарим судлаачид энэ бол морфологийн хувьд цөөвөр чон биш хэмээн мэдэгджээ. Гэвч шарнад цөөвөр хятад улсын нутагт одоо ч гэсэн амьдардаг учраас манай улсаар дамжин өнгөрсөн байхыг үгүйсэх аргагүй юм. Тоо толгой ба устсан байх үндсэн шалтгаан. Монгол улсад шарнад цөөврийн тоо толгойн тухай мэдээ баримт байхгүй бөгөөд бүс нутгийн хэмжээнд устж үгүй болсон гэж үздэг. Тэдний устж үгүй болсон гол шалтгааныг чон ирвэс илбэгшиж хоол тэжээлийн хомсдолд орох, хоттой хонь мал руу халдаж малчтад агнуулах, малын бэлчээр газраас болж хавчигдах, улмаар амьдрах орчны алдагдлаас үүдэн огцом цөөрцөн гэж үздэг. Үүнээс гадна гэрийн тэжээвэр нохооноос элдв халдвар төвчин авах замаар устсан байж болох юм. Шарнад цөөвөр ба хамгаалах арга хэмжээ. 1973 онд хуулиар агнахыг хориглож, улмаар амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба Ургамлын аймгийн ховорцсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 2 дугаар хавсралт олон улсын болон Монгол улсын улаан наманд тус тус оруулжээ. Цаашлаад шарнад цөөврийн тархаж байсан нилээд газар улсын тусгай хамгаалалтай нутгийн сүлжээнд хамрагдсан юм. Хэрвээ бид энэ амьтны тоо толгойг сэргээхийг хүсвэл тэдний амьдарч байсан эсвэл түр шилжин ирж болзошгүй газар нутагт судалгаа хийж цаашлаад бүрэн устсан эсхийг үнэлэн тогтоож шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн судалгаа шинжилгээний үр дүнд шарнад цөөврийг Монгол нутагт сэргээ нутагшуулах удмын санг хадгалах арга хэмжээг авах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ нэгэн цагт өргөн удам нутгийг тархан амьдарч байсан Монгол улсын улаан наманд орсон Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллалын шалгуураар олон улсын хэмжээнд устж болзошгүй бүс нутгийн буюу Монгол улсын хэмжээнд устсан хэмээн үнэлэгддэг дэлхийн хэмжээнд нэн ховордсон шарнад цөөвөр гих гайхалтай амьтны талаар танилцууллаа. Ховор болон нэн ховордсон магадгүй устж үгүй болсон амьтны талаар ярих нь хэрэггүй мэт санагдаж болохч бид алдаанаасаа суралцж одоо байгаа бүхий л амьтан урвалаа хайрлан хамгаалах нь нэн чухал юм. Тийм учраас миний зүгээс Монгол улсын улаан наманд орсон манай орны ховор болон нэн ховордсон амьтан урвалын талаар цуврал бичлэг хийхээр шийдсэн билээ. Энэ цуврал бичлэгийн анхны үзэгчид болсон байгаль дэлхий, амьтан ургамал их орондоо хайртай үзэгчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хэрвээ та бүхэн манай сувгийг дэмждэг бол subscribe дараарай. Ингээд үргэлжлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий, ховордсон ховордоогүй бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.